Нэг нь хар машин, нөгөөх нь цагаан машин байсан. За би өглөө босоод би яг нэг 2 3 цаг унтсан байхгүй юу? Устаар ингээ хол ингээ асаад шугаар нь харагдахгүй ингээ байгаад байгаа. Энд байрны уурлал нөгөөх нь эдэлтэй байгаа. Ингээ хянаа хоёулаа санаадаж эдлийн алгаар гарах гэдэг нь эдлийн алгаар гарах гэдэг нь гарч оруулаа хянах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би тэр 2 машиныг харсаар байгаа. Тэгээд үүс зайлсан. Тэгээд өглөө би бичлэг хийчихэл зөв бичлэг постлоогүй зүгээр ингээ арч хоёулаа байхгүй болсон байгаа байхгүй юу? Тэгээ би гэрээс гарсан чинь манай хажууд жижиг ахыг амьдрдیں۔ Гэтэр хуршууд байхгүй юу? Эхнэр нь хүүхдээ үрэх гээд таарлаа. Тэгсэн чинь цогтоо шүнжэнгөө энэгээр хүмүүс хотглоо гинэ. Шүн жижиг ах гэртээ харж лифтээр буугт нь хар уцтай хүмүүс дээшээ пиргээ гүйсэн гэж. Тэгэхээр н жижиг ах тэнийг биш орж байгаа юм шиг царилгуудад дурангаар харсан чинь хар уцтай хүмүүс байсан гэж байгаа байхгүй. Энэ одоо намайг яагаад байгаа юм бэ? Яасан би яасан би юу хийсэн бэ? Би шударгаас төлөө яваад ингэж буруудах юм уу? Наа яа тагнаад байгаа. Бүх манай гэрийг нэгжээч. Намын миний цус мусыг шалгаач. Би одоо ямар нэг хууль бусам хийц юм уу? Манай би намайг мөнгө авсан гэвэл миний дансыг бүгдийг шалга. Энэ дансаар мөнгө шилжүүлэл тэр баримт болно өстэй. Манайха мөн үү? Тэр баримт болно заяа. Тийм болохоор надад бэлнээр мөнгө өгөх гэж оролдох байх. Тэр бэлнээр өгөх тэр юм чинь бүгдийг баримтжуулж штэ. Хэрвээ надад мөнгө өгвөл би авч яагаад яг гоё үгцэгтэй үед маа ингээ гаргаад ирим заяа. Би тэгэхээр нэгнийх нь уцыг аваагүй манайхаа. Одоо тэгэхээр сөөхөөсөө гомдол гаргаад би тухайн яг байрныхаа коридорын бичлэгийг авч харсан уу? 5 давхарт яг ямар хүмүүс цугласан тэрийг байрныхаа сөөхийнхнээс одоо хүссэн. Гэхдээ би бол сэрээр хүүхдүүд өргөөл нааш ирсэн чинь түгжирсээр байгаа одоо орж ирж байгаа байхгүй. Тэгээ одоо тэрийг одоо сөөхөөс хүсье. Би гэхдээ яг бол хилээгүй байхгүй. Би гэхдээ энд нөө бичлэг нь 3 хоног байдаг штэ. Би тэгэхээр за энэ учиртаатай гэж одоо тэгэл хайчлаа. Тэгэхээс бол надад хаалга тогшоогүй ямар нэгэн гим игүүг учраас би одоо юм байж. Гэхдээ намайг тагнаад байна. Яагаад тагнаад байгаа юм бэ? Ямар учиртай юм бэ? Сайн Нурбаатар та тэр мэдээллийг сонсоо. Сонслоо. Гэхдээ тэр чинь ээлж жүжиг штэ. Тийм байгаа штэ. Хэдэн жараахнуудаа л яаж штэ. Хэдхэн үнээр туг тагч штэ. Үгүй ээ. 40-80 төгрөгийг тэр 7-8 хүн хувааж авсан юм бол хөөе. Энэ төрийн удирдлагууд эдгээр юу ч аваагүй гэсэн үг юм уу? Тэгвэл эдгээр дансаа шалгуулж та аудит оруулж та. Эдгээр чинь бүгд санхүүгийн шинжээчд бүгд долларын саятан болцсон байна гэдэг чинь хөөе долларын саятан штэ манайхаа. Тэгэхээр энэ шударгаас л тэмцээл та. Эдэж та нар бити тарахгүй гэж яриад байгаа юм. Эдийг уг үндсээр наваад сүүлийн 30 жил заяо. Энэ хардаа сүүлийн 30 жилд улс төрийн хэрэгт орооцолтоогүй. Тэ сонгуульд одоо орооцолтоогүй. Тим эрдэмтэн мэрэгдвийг одоо 21 аймагт баг хурал зарлаад ингээд бүгдээ тодорхойлоод гаргаад 9 дүүргээр ингээ өчил та. Хуулийн хүмүүс нь надад 100-100-аараа өчтөр холбогдлоо. Одоо би миний ард хуульчд байгаа учраас би бүр одоо илүү одоо зөрөгтэй ийм илүү одоо омогтой байна. Бас өчигдөр хэвлэг над мэдээлэл ихтэй ахаад иргэдэн жигсаал цогтой одоо удам ширүүсүүд засгийн газар огцрох бүрэлдэхүүн одоо бүрэн боломжтой гэсэн байр суурийг хэлсэн. Тий, өөрөө хэлсэн шүү дээ. Дараагийн сонгуулийг хийх боломжийг олгоно гэсэн шүү дээ. Тий, одоо тэгвэл бүгд зайл бүгд огцор та нар бүгд огцор 76 гишүүдийг би энэ 40-80 та холбоог бол өөрсдөө нотлооч гэж би 4 өдөр лайвлаа хинч нотлсонгүй тэгвэл одоо уг үндсээр бүгд зайл тэгээ сүүлийн 30 жил улс төрөөр яваагүй улс төрийн одоо тий хэрэгт холбогдоогүй тийм нэр цэвэр цус цэвэр эрдэмтэн мэрэгд тэр тухайн оршин тий одоо жишээ нэг өмнө говь аймаг гэвэл өмнө говь аймагт нь оршин суудаг тийм үнийг л тодорхойлё. Дандаа Улаанбаатарын нэг юм богцсон залууд 21 аймаг руу шилжиж очоод ингээд дандаа ингэж нэг юм заваа юм идэг. Энийг уг үндсээр нь солихгүй бол бидний үр дүн гарахгүй залуусаа. Тэгээд өнөөдрөөс эхлээд миний одоо сошиал дээрх юмуд улам илүү ич хүчтэй нэмэгдэж байна. Тэгэхээр энэ шудраг хүмүүс уртаар болоо ингээд ажиллаа зүгээр хийж байгаа шудраг хүмүүс маань ирээд өгөөч гуйж штэ. Энэ хардаа хамгийн амар нь шүү дээ. Энэ сайн хүмүүс чинь нүдэн анаа дуугаа байгаа өнгөрөөд байгаа байхгүй хамгийн амар нь. Та нар өчнөө сайн хүмүүс Монголоо гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг өчигдрийн шийдвэрээс одоо бид нар ажлын хэсэгт иргэдийн төлөөллийг 100 иргэдийн төлөөлөл болгоод оруулан гэжлээ шүү дээ. Энэхүү 100 хүнийг хэрхэн сонгох вэ гэдэг талаар хүлээлттэй байгаад байна. Яаж сонгох юм бэ? Энэ талаар тайлбар өгөөч. Энэ 100 хүнийг одоо ярихаасаа эхлээд уртаад энэ нэг нүүрсний хулгай энэ зүйлүүдэл тод болгоё. Тэр 100 хүнийг байж л манайхан байж. Энийг уг үндсээр нь одоо алга болох тухай бид нар ирээдүгөө бодоод энэ 100 хүний жоо биднийг найрчнаа. Би 100 хүний аваад ингээ ороход намайг цогтоо. Netflix-ээр чиний цуурлыг хийж өгөө. Цогтоо чамаа холиод гаргаж өгөө. Цогтоо чи мундаг штэ гэж намайг хуурч штэ. Би тийм учраас орохгүй зөвшөлтсөхгүй. Зүгээр уг үндсээр бүгд зайл. Бүгдийн зайлуул. Гэрийн гадаа ингээд танил сэрсэн гэдэг тойрог хайж гэнэ үү? Яхаа хайж гэн. Манай эргэн тойрны хүмүүс айлгаад би уулын гайгүйсэн. Минийгөө болгоомжтойгоор гэд миний бүх ах トゥ хамаатан садан тэгж хэлээд хахаар би айж гэн.
Би тэгээд одоо айлаа гэж би дугаа олчвол энэ олон залуучууд чинь нэг юм дэм эрэхтэй байгаа даа байхгүй. Надаар ч би ч хэрэг болохгүй те. Би очиж одоо яах юм бол миний ч хэрэг байхгүй те. Ингээ болон дөө гэж ботчих штэ залуучууд. Би тэгэхээр энэний эсрэг л байна. Тийм болохоор би ингээ ажиллаа хумслаад ирж байна. Магадгүй гэр нөр хөвгөнчтэй эрсэлт орох магадгүй. За эрсэлт ороод бол би зүгээр түүний төлөө бүхнийг хийн. Би зүгээр бүхнийг хийн. Энд би гоц хүнчлтэйгээ хонон би зүгээр хэрвээ миний үр хүүхд болон миний эхнэрээ ширхэг үсээр нь оролдох юм бол би зүгээр энэ засгийн газрыг бүр уг үнцэн байхгүй болсон тэмцэн. Энэ олон жил үргэлжлэн яад юм бэ? Зүгээр минь чинь над кайфтай байхгүй юу? Би энд чагсаал хийх гээд ингээд гоё ирэхээр миний цээж нь ингээд галт үргэлжлэгээ өө. Амар гоё санагддаг байхгүй юу? Үнэхээр яа нэг зөв зүйл энэ нэг зөв зүйл хийж байгааг нэг зүрх сэтгэл өөрөө ингэж мэдрээд байдаг байхгүй юу? Бид нар чинь ингээд сайн хүнийг хорлож чаддгүй шүү дээ. Сайн хүн чинь нэг цаанаас нэг гоё байдаг шүү дээ. Яг тэр шиг ийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Тийм болохоор би зөв зүйлээ хийж байгаагийн төлөө энэний төлөө би үнэхээр одоо сэтгэл үеиг байна. Тэгээд шудраг хүмүүс битээ нүдэн ханаад өнгөрөөч. Дууга битээ ингээд өнгөрөөч. Бүгд нэгдээч. Дуу хоолойгоо хүргээч л гэж хэлж байна. Өнөөдөр 12 цагаас шаардлага хариу авах хэрэгтэй шүү дээ. Дараагийн тэмцэл яг юу байх вэ? Одоо ингээд иргэд одны тэмцэлээс одоо хурцдах байдлаас үүсэж Тэмцэл одоо зогсохгүй. Тэмцэл хизээд зогсохгүй. За би нэг юмд одоо эргэлзээтэй. Өнөөдөр биш үү те би хинтээч уцаар яриаггүй хинтээч тохиролцоо хийгээгүй яриаггүй учраас би өөртөө одоо үйл бодлоо үнэнч байгаа а миний надтай хамт байгаа бусад хүмүүс маань хүний нэгэнтэй уулзсан бол яана хин нэгэнтэй бас тохироо хийсэн бол яана тэр чинь зүгээр маа ингээд хуйлчих гэж хүмүүс ярихгүй шүү дээ амар гоёор ярина шүү дээ алуу хинээ нэг ийм арга чарга байна уу ингээл да хэдүүлээ уул нь ирээдүгөө бодцгоё гэл ингээд хүнийг бол яаж хуурна шүү дээ энэ дураакууд чинь тийм биз дээ тийм байр суурин дээр байна тийм болохоор энийхээ төлөө би одоо эцсийн хүртэл тэмцэнэ.